2025 оны 9-р сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын сайхан мод хэмээх газар 2 настай хүү ор сураггүй алга болж 2025 оны 9-р сарын 25-ны өдөр буюу 9 хоногийн дараа олдсон юм. Хүү гэрэн хайхаар Хөвсгөл, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнг, Булган аймгаас залуус сайн дураараа нэгдэн очисар байлаа. Нийтдээ сайн дурын 1000 гаруй иргэн зэвсэг түвшний анги нэгтгэлүүд, онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн мөрөн болон Тариалан сумын төрийн албан хаагчид бүхэлдээ эрлийн ажилд нэгдсэн юм а. Эрэл нисдэг тэргээр дрон камераар Монголын шилдэг гэсэн үнэрч нохтоор автомашинаар явган өдрийн шөнийн гээд байж болох бүхий л аргыг ашигласан ч хүүгээс сураг байсангүй. Ингээд 22-ны өдөр эрлийн ажиллагааг зогсоож зөвхөн онцгой байдлын ерөнхий газрын аврагчид үлдсэн юм. Аврагчид эрлийн үргэлжлүүлсээр 25-ны өдрийн 17 цагийн орчимд харамсалтай мэдээг улс орон даяар зарлалаа. Хүү алга болсон газраас 9 км-ийн зайд амь насаа алдсан байдалтай олдсон юм. Олон хүн хүүгийн араас харамсаж улс орон даяар бяцхан хүүгийн төлөө залбирцгаасан билээ. Хэдхэн хоногийн дараа хүүгийн биед хийсэн үзлэгийн хариу гарч гадны нөлөөгүй харангадаж ядарч туйлдсны улмаас амь насаа алдсан гэдэг дүгнэлт гарсан юм. Харин олон нийтийн цахим сүлжээгээр энэ хэргийг сайн шалгах ёстой. Аав ээжээс нь эхлээд ах トゥ ойрхон байсан бүх хүнийг шалгах гэдэг ард түмний шахалт шаардлага үргэлжилсэн билээ. Хүүг эрен хайх ажил үргэлжилж байх хооронд төрөл бүрийн худал мэдээлэл цацагдж байсан нь эрлийн ажилд маш том гацаа саад болж байсан юм а. Харамсалтай энэ үйл явдал 2025 оны хамгийн гунигтай харуулсалтай хүн бүхний цээжинд хүнд зүйлээ тэгэлсэн үйл явдал байлаа.